сонирхолтой. За энэ сургуулийн орчны эрүүл мэндийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл дээр бол яг уншаад үзэхэр зэрэг тэнд чинь нэг ч буруу үг хүсэг өгүүлбэр байхгүй хүн болгоо харахаар зэрэг дэмжихээс аргагүй зайлшгүй шаардлагатай юм байна. Ирэх хүүхдийн эрүүл байдлын урьдчилан сэргийлээ архаг өвчнөөс багасгах хэр чинь хинч үг гэж хэлж чаддгүй шүү дээ. Ер нь за тгий тэглгүй ах. Дэмжихгүй бол ерөнхийдөө айгүй эвгүй эдэлд орчдөг. Нөгөө хавдрын имлэг бариад бүх нас оролтыг бууруулна гэж шууд хэлээд гараа өргөд бүгд дэмждэгтэй яг адилхан зарчим ажиллаад байгаа байхгүй. Гэхдээ цөмөр хуулаа ер нь одоо жоохон бодлоготой тооцоо судалгаатай шинжлэх ухаанд суурилсан үнэн зөв бодит дата энтрэ нэг сайталдаг байвал их зүгээр санагдаад байна. За яг хөө цөөн хэдийн юмд асууя л та. За бид нар энд сургуулийн орчны эрүүл мэндийн аюулгүй байдлыг ингээ харахаар зэрэг нэгдүгээрт энэ уг хуулийн төсөлд за сая ихэн зулпаар гişүнч бас хэлж байна. Бие даасан одоо шин тийм эрхцүүн зохицуулалт ингээ баг агуулгадаагүй юм шиг санагдаад байна. За нийт хуулийн нэг 27 зүйл 109 орчим хэсгийг ингээд нэг бүрчлэн уншаад үзэхээр 80 гаруй хувь нь одоо эдгээрээс хүчин төгөлдөр одоо мөрдөгдөж байгаа хүүхдийн эрхийн хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, эрүүл мэндийн тухай, эрүүл ахуй болон нийгмийн эрүүл мэндийн тухай гэдэг тогтоомж заалтуулалтаа ер нь агуулгын хувьд давтагдаад байгаа байхгүй юу? Яг давхцаад байгаа. Тэгэхээр энэ өмнө одоо ингээд зохицуулсан харилцааг давхардуулан тусгагдж байгаа юм шиг ийм байдалтай харагдаад байна. За ер нь ингээд сая бас хин мөх сайхан гişүнд хариулж ин л та одоо энэ хууль бие даасан хууль байдлаар явуулахгүй бол энэ хэрэгжихгүй байгаад ах магадлал байна гэд. За энэ шин бие даасан хууль болоод явчлаа гэж бодоход бид нар энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд хоёр л юм байгаа шүү дээ. Эсвэл хяналт шалгалтаа чангална, эсвэл мөнгө төгрөг санхүүгийн хөшүүргээр л явна. Өөр ямар ч арга байхгүй. Гэтэл эндээс ингээд харахаар чин зэрэг за мөнгө төгрөгийн хөшүүрг ингээд тавьчаа хөтөлбөр тус бүр хийх ажил болгон дээр ингээд явахаар зэрэг тэр мөнгө төгрөг санхүүжилт нь бол бас ерөөсөй байхгүй. Одоо эрүүл мэндийн даатгалын сан дээр энэ мөнгө тусгагдаа явна. Эрүүл мэндийн даатгалын сан чинь одоо архагаач авахаа болчиход дээ шүү дээ. Архаг өвчлөөсөө болоод хүмүүсээ зогсоогоод тэрнтэй холбоотой нас баралт өндөр байна. Одоо хүндрэлүүд их байна. Хүмүүс шүү тухаангүй цус харуулсан амьсгалын зүрх цусны туршилттай. Бүр энэ үнэхээр том асуудал болчиход байгаа байхгүй да. Тийм байхад бид нар одоо энийг ингээд тусад нь болгож гаргаад мөнгө төгрөг зарцуулаад яваад ахаар нэг гол хэрэгтэй амь нас аврах, хүндрэлийг бууруулах, нас баралтыг багасгах энэ асуудлаас нь санхүүжилт яг багасаад байна. За тэгээ энэ санхүүжилтийн техникүүд ингээд юуг нь харж байна. Одоо citation хаанаас ямар санхүүжилт хэмбэ гэдгийг минут авчи те. 1 минут нэмж өгье. За энэ дээр харахаар ингээд нөгөө зарцуулж байгаа $1 энэ хуулийн зарцуулж байгаа юу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дурдсан нийгмийн эрүүл мэндэд зарцуулсан $1 $40 $40 зардлыг хэмнэ гэсэн үзүүлэлт байгаа даа. Гэхдээ эн чинь их ерөнхий түвшний citation шүү дээ. Олон улсын түвшинд үнэлгээ хийхэд нэг улсын тэр дундаа тодорхой хуулийн төслийн хэрэгжилтэнд ерөөсө шууд хамааруулж ойлгож огтохгүй байхгүй. Харин ихэвчлэн одоо prolonged буюу удаан хугацаанд хүн амын түвшний урьдчилсан сэргийлэх бодлогын үр нөлөөг илэрхийлдэг ийм тооцоо судалгааг энд оруулж ирээд хязгаарлангууд бол хуулийн төслийн одоо үр дүнг бас шууд илэрхийлж болохгүй байх гэж бодож байна яг юу ер нь тийм. За тэгэнгүүт иймд одоо ингээд шинээр зарцуулж байгаа 16.2 тэрбум төгрөг нь шинээр бий болгох хэмнэлттэй гэдэг бас тийм conclusion тэр дорно гэж үр дүнг ингэж гаргаж болохгүй байна. За ингээд зардал өргөөж харьцааг ингээд бодиттой үнэлэх ямар өвчлөө буруулах ямар хугацаанд тэгээд ингээд бодиттой параметруудыг оруулах. Хариулт авчаад дараа нь тодруулах уу? За мөх сайхан гişүн. За баярлалаа. Тэг бусад хуулиуд ямар зүйл заалт яг тодорхой ярил. Тэдгээр зүйлийн тэдгээр заалт нь тэр хуультай давхцаад байна. Тэр хуулийн ийм зүйл заалттай давхцаад байна гэдэг зүйлийг хэлвэл бид нар энэ дээр бас эргээд хэдүүл ажлын хэсэг дээр яриад энийг өөрчлөх нэмж хасах энэ боломжууд бүгд байж байгаа. Бид нар бүх хуулиудыг түр хэлсэн, судалсан ямар нэгэн тийм хийдэл давхардал байхгүйгээр бид нар энэ хуулиудыг хийсэн байгаамаа. Энэ санхүү мөнгөний хувьд эрүүл мэндийн даатгалын сан дээр нэмж ачаал өгөх гэж байгаа зүйл бол огтосоо байхгүй шүү. Өнөөдрийн хүртэл эрүүл мэндийн даатгалын
сангаас урдсан сэргийлэх үзлэг эрт илрүүлэг угаасаа санхүүжилтэнд хийгддэг. Бид нар энэ урдсан сэргийлэх эрт илрүүлгээ ирээдүйн болсон хүүхэд залуучууд руугаа илүү их чиглүүлэх нь бодит үр өгөөжийг авчирнаа. Эрүүл Монгол хүн бий болох энэ тогтолцооны эхлэл болно гэдгийг олон талын судалгаагаар тогтооцсон бусад улс орнуудын жишгээс хардсан. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн байдлаар эргээд даатгалын санд ерөөсөө ачаал өгөх гэж байгаа зүйл огтоосоо байхгүй. Өнөөдрийн хийж хэрэгжүүлж байгаа урдсан сэргийлэх эрт илрүүлгээ ирээдүйн болсон хүүхэд залуучууд руугаа л чиглүүлчихъя гэдэг. За тэр судалгаанууд бол ерөнхийдөө нэг иймэрхүү судалгаа тооцоонууд байдгаа л гэдэг зүйлийг зүгээр жишээ болгож ингэж хамруулж ингэж тайлбарлаж ярьж байгаа зүйл баг. Түүнээс биш одоо яг энэ хууль дээр тодорхойлоод хийцэн тийм судалгаа бол биш. Энийг бол бас анхаарах нь зүг баха. За манайхнаас нэмж хариулах хүн байвал. За гаммаг шин тодруулах уу? 1 минут байгаа. Гаммаг шин тодруулах. За тийм яг хуу зөв зөвтэй бид нар хууль тогтоомж зүйл хэсэг заалт тус бүрээр нь хүснэгтэр бүр гаргацсан байгаа. Одоо яриу гэвэл 1 минутанд багтахгүй бах ярьлаа ч гэсэн хариулахад бас амаргуулах. Тэгэхээр энэ юу ажлын хэсэгт юм уу эсвэл одоо энэ дээр даунлоод хийгээд оруулчих гэж бодож байна. Тэгээ тэрэн дээр хариултаа өгнөц. Ер нь бол зарчмын хувьд саяын ярьж байгаа дээр жишээл бид нар одоо яах юм сургуулийн орчны хууль, уурхаан хууль, үйлдвэрийн хууль одоо юу гэдэг ингээд орчноор нь хуваагаа явчих. Энд чи одоо нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ за нэр нь бас буруу энэ хуулийн яг үүндээ би айгүй шүүмжлэлтэй ханд. Гэхдээ энэ нийтийн эрүүл мэндийн тухай хуулийн дээр чинь энэ орчноо зохицоор нь бодлогоор нь хийдэлгүй давхардалгүй яваад тусад нь зохицуулах ёстой юм дээр яагаад бид нар ингээд баг-багаар нь piece by piece авч гаргаад ерэн дээр нь хууль болгож гаруулад за тэгээд тусад нь хөтөлбөр болго яваад идэм би. За яг хөө эрүүл мэндийн даатгалын сангаас тэгээ бид нар гол юмдөө мөнгө зарцуулахгүй баахан гой нэртэй эрүүл шүүд, эрүүл зүрх, эрүүл юу. Тэгээд ямар ч уялдаа холбоо. Зүгээр энийг нээлттэй хилцүүлэн дээр ч гэсэн ярьж байсан шүү дээ. За мөсөгийн шүү хариулна. Тусдаа юм хууль байх шаардлагатай юм бол гэсэн санаа авах шүү дээ. Зөв. Мөсөгийн шүү нэг хүн. Тэгэхээр энэ хуулийн хэрэгцээ шаардлагын судалгаанууд хийгдсэн байгаа шүү дээ. Энэ материалууд та бүхэнд бүгдээр нь очсон. Зайлшгүй бид нар шаардлага байна гэдэг ийм судалгааны хариу мэдээллүүд гарсан. За бидний хувьд, миний хувьд ч гэсэн энэ бол зайлшгүй шаардлагатай байна. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд хэрэгжиж ирсэн бидний баримталж байгаа энэ хууль тогтоомжуудын үр дүнд өнөөдөр манай улсад байгаа бүх сургуулиудын 60-аас дээш хувь нь аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна. Энэ тэгвэл одоо хэвийн үзэгдэл юм. Хүүхэд сурж боловсрох орчиндөө очиод амь насаа ирсэж байгаа энэ тохиолдлууд өнөөдөр гарсаар байна. Энийг хэвийн үзэгдэл мэт хүлээж авдаг болцсон байна. Энийг өөрчлөх нь бидний буруу юу гэдэг энэ асуудал. Ирээдүйн болсон хүүхэд залуучуудаа мөнгө зарцуулахгүй өөр гол юунд мөнгө зарцуулах гэдгийг би бас ойлгохгүй байна. Минут тодорхой дууссан. Та асуултаа ингэчих юм баг шүү. Надад ч юм өгч зөө. Өөр гişүүд. За тэгвэл үг гэлэхтэрээ хэлчих юм байна те. За. Регл гişүүн асуулт асууна. За баяр